Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Hikvision хамтран ажиллана. За мөн эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал. За минут бос хамтран ажиллана. За өнөөдөр мегмар гаргаа. Мегмар гарагт хэдүүлээ манай гэр гэдэг их гоё сэдвээр ярилцдаг байгаа. За манай гэр сэдвийн өрөөнд өнөөдрийн ярилцах гэж байгаа сэдв бол надаас жоохон хол. Гэхдээ би бас энэ талаар мэднэ л дээ. Ягаад гэвэл би энийг бас хэрэгэлдэг хаяа. Аяг тавгны сет гэдэг ийм сэдв байна. Тий. За аяг тавгны сет ахаа яг ингээ гоё сетээр нь хэрэгэлж бэвүү. Одоо аяг тавгны сет гэдэг чинь ингээд доороо дийцтэйгээ. Тийм ээ. Аха. Би ойлгож байгаа. Би яг тиймэрхүү юм байдаг гэдгийг бол мэднэ. За. Би өөртөө ингэжсэн. За яг үнэндээ бол ингээд хормоо ягаал анх ингээд тустаа гарч яхад хүмүүс янз янзын гоё юм бэлгэлээл тэр мэр чинь бас хэрэглэгдээл явсан байх үү. Тэгээд хүүхдүүд нэдагаал дуустдаг л да. Тийм шүү дээ. Тэгээ манайхан ч гоё штэ. Аяг шазаа гаргасаа. Бити хүүхд цагнаатай гэдэг ингээд аяга хагалсан хүүхд ерөөсөө шийтгэлжгүй үлддэг тэгээ гоё. Тэгээд надад бол зүгээр яг гэрт байдаг юм аяг тавгны сет тийм их биш. Сүүлийн нэг баг би чинь баг 10 жил зэрлэг онгон явцсан. Тэгээ тэгж явж байгаа хугацаанд чи ямар юмны аяг тавгны сет авах вэ? Надад зүгээр те ингээд яг гэрт байдаг биш. Аялалд авч явдаг аяг тавгны сет бол супер билдэ. Үнэхээр супер би. За жишээ нь машинд байдаг те. Юу тавина? Дандаа төмөр байдаг. Бүгд төмөр. Юу биш. Пивэр хуунцар биш. Шилэн биш. Мэдээж аяллаа шилэн байх бол зохимжгүй штэ. Тим сет бол байдаг. Төмөр 4 ширхэг төмөр тавг 4 ширхэг төмөр аяг. Тэгээд тэр чин юм нэг дотроо ингэж нийлээд буцаа салчдаг тийм халбах сэрэн мэрэтэг энэ чин суперлтэй. Тим сет бол байгаа. Тэгээд мэдээж өнөөдөр бол энэ тухай ярих гайгүй хэдүүлээ. Аяллаа талаар ярих гайгүй. Гэрт чин байгаа бүр чимэг болсон намайг багахад бол айлууд ингээд тусдаа серванттай байлаа шүү дээ. Шилэн нүртэй сервантандаа ингээд будатай аягны ком, будатай тавгны ком. Тэгээ одоо юу гэдгийг нэг ийм гоё юм нэг дийз сервиз дийз гэж ярьдаг те. Хажуудаа гүцтэй тийм юмны ком момо ингээд тэнцэнэ тавьдаг. Нин чухал хунгаа ирүүл гаргана те. Баярлалаа л гаргана. Надад эднэр бол тэр хүртээлчгүй шүү дээ зүгээр харгаад болно. Ямар гоё ингээд үзэн үзэж байгаа юм шиг үзэхэд зориулагдсан юм байдаг гэсэн. Тэгэхээр яг тийм комод одоо бас ингээд айлууд бас зарим айлуудыг харахад бол яг тийм гоё юмнуудаа ингээд цаанаа хийцэн тэгээд ингээд шилэн өрөнд хийцэн үзэн байдлаар үзүүлж байгаа юм харагдчих л байдаг. Би бол тэгж чаддгүй. Гаргаал тэгэл хэрэглээл нэдагаал тэгэл аяга давар агаргасан ингээл тэгэл дуусчихдаг юм тий. Ер нь миний ганц хобби дэлгүүр хэсэг би ер нь айгуу дургу. Гэхдээ ямар дэлгүүрийн хэсэг дуртай юм гэхэлэр гэрийн тавилга үзэх дуртай, тавилгадаа галтгооны хэрэгслүүдээр хэсэг би айгуу дуртай. За аяг тавгны ком юм сетүүдийг үнэхээр их дуртай биширдэг. За нэгдүгээр хоёрдугаарх нь за гоо сайхны бүтээгдэхүүн байвал ер нь жоохон дуртай. Тэрнээс бусдаар бол ерөөсөө дэлгүүр хэсэг дургу. За хоёул бол өнөөдөр зөвхөн аяг тавгны тэр яг саяны миний ярьдгийг л ярьж байгаа шүү дээ тийм үү. За аяг тавгны сетүүдийг гадуур ингээ үзээд явж яхад янз бүрийн үнэтэй байна. За 6 ширхэг юутайгаа халбахтайгаа 6 ширхэг дийцтэйгаа. За тэгээ 6 ширхэг юм цайны аягтайгаа. За тэгээ гүцтэйгээ цай хандлагдаг гүцтэй те. Ийм сетнүүд ер нь бол нэг ойролцоогоор хамгийн чанар муутай гэхэд нэг 85,000 төгрөгөөс эхэлж байна. 80 мянгаас. За тэгэл дээшигээ бол хэдэн сая бүр хязгааргүй штэ. Шпикинт санчлаа. За. Сая шинэ жилээр би монитор зарлаад миний монитор ами байж гад би амьд нэг 4 хүний тим сет авч гисэн штэ. Суур тавгтай, дийзтэй, аягтай, тэг гүцтэй өөр нэг юутэй ч хэлээ. За нэг иймэрхүү юм авч гисэн. Тэгсэн тэр лавныг ойролцоогоор 170,000 төгрөг болж байна шүү дээ. Таны тэр чинь болохоор бүр нэг гоё аратан божон ингээд хүүхдийн нонох байсан шүү дээ. Тэгээ ингээд дотроо загвараасаа хамаарад янз бүр байна. Үннээс юунаасаа материалаасаа хамаарад янз бүр байна. За одоо зүгээр энгийн шаазын материалтай гэдэг юм бол одоо 80,000-аас эхлээл ингээд янз бүр байна шүү дээ. 6 ком. Тэр зураг морггүй бол тийм. Тэр 80,000-ийнх бол айгүй хөөрхөн зурагтай. Тэр гэхдээ манай яг ингээд урдаас оруулж ирж байгаа хүмүүс идэр зардаг мэдгүй. Би онлайн дэлгүүрээс сүүлд 80,000-аар худалдаж авч ирсэн тохиол байгаа байхгүй юу?
байхгүй. Тэгээ тэр болохоор дээр бүр айгүй өөрхөн зурагтай цэцэгтэй, рвэхтэй гэдэг янз бүр гарна. Тийм үү? Тийм. Стог өөрхөн Шаазан байж юу? Тийм шаазан. Гэхдээ тэр чинь шааз дотроо гангар шааз гэ бас илүү үнэтэй болчихж байгаа. Гангар шааз нь бүр хитэн саяараа яригдэн штэ. Хаалтгүй тэгээ маш дээрээс нь айгүй гоё нүуний нэгэн. Тийм. Тэр чинь бүр ингээд айл гэрд үнэхээр гоё үнцэнтэй зүйлээд байгаа байхгүй. Гангар шаазан чинь баг нэг зааны ясаар хийсэн юм шиг юм байдаг шүү дээ. Тийм, айгүй гоё нэг. Тэгээ ингээд сайн ямар юм ухаар ингээд нөгөө гэрэлдэж мэрэлдэж харагдаад байдаг. Тийм. За тэгэхээр юу хэдүүлээ өнөөдөр энэ сэдвийн дагуу яг ямар шипигийн хооронд хаваалцсан та гэхээр та яагаад заавал аяг тавгийг сетээр нь хэрэгэлдэг юм бэ? За өөр өнгө загвартай аяг тав хэрэглэхэд юу тань таалагддаггүй вэ? За сет аяг тав хэрэглэхийн давуу тал болон сул тал юу байна вэ? Хаанаас ямар үнээр авах вэ гэдэг энэ талаар ярина гэсэн. Бас уг нь яриултаа нэг дайсны цэргүүдээс хэрхэн хамгаалж байгаагаа ярмаар байна. Тийм шүү дээ. Тийм дайсны цэргүүд чинь манай дайсны цэргүүд бол ерөөсө жинкнээс дайснууд байсан. Зүгээр л нядаадаг байсан. Тэгэл би бүр ийм сэнжтэй аягны цуглуулгатай байлаа шүү дээ. Би чи яг л тэнжих үед янз янзын юм цуглуулж үзсэн л дээ. Сэнжтэй аягны цуглуулгатай байсан ингээд улсуудыг далбаагаар нь хотуудыг тэг ингээд дээр нь нэртэй зурагтайгаа тийм аягнуудаа ингээд цуглуулж байгаа л аврагууд хөдөлгөөнд ороод тэгэл ерөөсө зүгээр хятдгийм байлээ. Амар. Нэг өдөр ирэхэд л ингээл 4-5-аараа эдгээр талигач болцсон байж ахлаар чинь. За боли эднийг том болохоос нь шим цуглуулшгүй юм байна гэл тэгэл болчихдог. Одоо сүүлийн үед би юу сонирхоод байна гэсэн чинь нөгөө нэг уран зураачдын бүтээлүүдээр аянууд гардаг болчихж. Одоо гэрлэгч бүтээлчдүүд нэг аянууд байгаа шүү дээ. Тэд нар чинь бүр сетер байд юм байна. Тэгээ 500 эдэн 600 эдэн ингээд дотроо хэдэн ширхээс хамаарж ийн л та. Тэр нь л жоохон нүд унаад байна. За одоо жишээлбэл Ван Гогийн наран цэцэг гэдэг ч юм уу, Ван Гогийн од ч эсвэл Климт үнсэлт гэдэг ч юм уу тий. Тэр үнсэлтээс яг ингээд салгаад авъя гэхлээр нэг зүгээр юм нөгөө цайны сэнжтэй аяг нь 170 мянга ч үлээ. Тэгээ дотроос чанараас амраад бас янз бүр хагаад лээ. Би бас яг тийм харж исэн. Яг ингээд нэг уран зураг дээр сэтвлээд тэгээ ингээд хийцэн ийм цайны бүтэн ийм галтгооны комод. Галтгооны яхаа одоо ингээд тавг мав дийз мэз бүгдээрээ тийм юмтай. Тэр тийм юмнууд ингээд бүр ингээд амьшгээ хайрлаад цуглуулад тэрийг ингээд одоо хүмүүст гайхуулж хэрэгэлдэг тийм хүмүүст бол би жоохон атаархдаг нэрэл гоё хобби юм да гэж боддог. Энд чинь яг бүр эмэгтэй хүмүүрийн хүн бүрийн чихэн цаашаа ер нь бол дийлэнх эмэгтэйчүүдийн эзэгтэй нарын мөрөөдөл ах шүү. Би бол одоо ингээд тустаа гараад галтгоогоо хийх юм бол амар гоё тусдан тийм нөгөө нэг сет хийх шилэн нүртэй тийм юу хийлгэнэ. Тэгээ тэндээ гоё аянууд даатгална. За юу байдгийг нийтдээ. За мэдээ суур тав гэдэг тийм. За суур тав гэдэг нэг жижиг дийз байдаг. За юуны зориултаа гэдгээс хамаарна. За ингээ аяг тавны сет гэж байгаа шүү дээ тий. Хоол идэх юм уу идэхгүй юу? Зөвхөн цайны сет юм уу гэдгээс хамаарна. За зөвхөн цайны сет байх юм бол шүү дээ тий. Доороо жижигэн дийцтэй, цайныхаа аягтай, гүцтэйгээ тэгэд найруулдаг ийм халбатгадаг халбатайгаа. Тийм ээ. Тийм хоолны болохоор ч маш олон төрлийн тавгтай, маш олон төрлийн тавгтай, маш олон төрлийн нөгөө нэг хоол идэг ийм ваартай гэж зөндөө олон төрөлөө. Би бол яг тэрийг л ярих гэдэг л да. Хэдүүлээ нөгөө нэг аяг тавгны ком гэсэн юм чинь тийм ээ. За суур тавг байдаг. Суур тавгны дэдэлт 2 дугаар хоолны 2 ширхэг тавг байдаг. Тийм. Том жижиг 2 тавг байдаг. За тэрний дэдэлт нэг дийз байдаг, жижигхэн дийз байдаг, садаатны дийз гэх юм уу юу гэдэг. Нэг бол аягны суурч болчдөг, десертны тавгч болчдөг. Тэгээд нэг цайны аяг байдаг, нэг ийм шүлний аяг байдаг. За баг ингээд нэг сет болдгоо. Тийм. Энэс гадна нөгөө нэг хоолны ваарнууд байгаа. Одоо нөгөө хуурай хоол байх юм бол хүмүүсийн дунд гэрийнхаа дунд ингээд нөгөө нэг нийтээр нь тавих гээд шүү дээ. Гэрээ гэдэг том тавгнууд байдаг байхгүй юу? Бас яг тийм байдгийг. Тийм. Дүүгийнх байранд орж яхад нөгөө люминаркийн хослол гээд 500 мянгаар нэг хослол манай их чих авч өгсөн байлээ л дээ. Тэрний хослол бүр айгүй гоёо. Би бүр харахаар шунал хүлээд байд. Намайг тустаа гарахад ийм ком хэлгэлээрээ гэлээ. Тийм би намайг яг хормойг л тустаа гарч яхад бас нэг тийм нэг юм хагардггүй гэд нэг юм бор юм байдаг байлаа шүү дээ. Бор шилэн тийм юм байдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэр чинь хагардггүй шахгүй. Ерөнхийдөө ингээд хаяа ингээд гинэн цайлганаар унахад бол яг хагардггүй. Тэгээд нэг хагархлаарэ бүр ингээд яг бүр ингээд жижигхэн будаа шиг болж хагардаг байхгүй юу? Миний санаж байгаа наач люминаркийн нөгөө нэг бор. Бараг л мөн. Айгу төгөөмөлэдэг шүү дээ. Бор зихэр хоёр өнгөн. Тийм хагардггүй гэдсэн ид шидтэй багт л манай хүүхдүүд ер нь дагаад одоо надад нэг юм нэг сондгоос одоо нэг итгэл юм үлдсэн шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр аяг тавны сетийн хадлаар хуваалцах нь хаанаас ямар үнээр авах юм, ерөн сетэрээ байхын давуу талны үе, сул талны үе гэх мэтчлээ. Бид нар хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлнэ. Ирээдүйд таныг дагуулнаа гэсэн үрэтэйгээр хайквишн хамтран ажиллаж байна. Би өчигдөр одоо хайквишныхаа юутэй байсан шүү дээ.
подолктой байсан. Өнөөдөр нь бас нэг тэмцээтэй болоод юугаа өмсцээ. За энэ Hikvision гэдэг болохоор зүгээр нэг хяналтын камер төдий биш. Энэ бол ерөөсөө нэг тийм ганц гаднаас нь хараад нэг юм камер гэж байгаа зүйл биш л дээ. Одоо тэн дээр тэгээд юу яасан байгаа. Hikvision бол дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдэл гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ яагаад дэлхийд тэргүүлэгч юм бэ гэхээр Hikvision-ы нийт ажилчдын талаас илүү хувь нь R&D буюу нөгөө инженерүүд. Тэгээд ингээд гаргаж байгаа бүтээгдэхүүнээ хамгийн ухаалаг, хамгийн найдвартай, хамгийн хамгаалалт сайтай болгох тал дээр ажиллаад байж идэг гэсэн үг. За тэгээд манай нөхөр нөгөө нэг юм Hikvision-ы камер сөрлөлдөг л да. Тэгээд нөхрийг ингээ харж байхад хүмүүс ерөөсөө Hikvision-ы камерыг андахгүй мэддэг. Залгаал Hikvision уу? Hikvision байна уу гэл ингээл асууж идэг. За одоо анжгаах юм барьсан байгаа камер. За одоо энэ жишээлбэл яадаг камер юм бэ гэвэл шүү дээ. Ер нь одоо зүгээр ингээд гэртээ нэг юм камер аваад тавьчихдаг хүмүүс ингээд камер тавингууд шүү дээ гэрээ хянах гэж байна гэж бодоод байдаг байхгүй. Энд чи одоо бүр ингээд зүгээр холбооны хэрэгсэл болсон юм шүү дээ бас. Тийм. Тэгээ би ингээд эннийхээ удирдлагын гар утсан дээр ингээд аппликейшнаар суудах чинь тэгээ энэ ингээд зүгээр гэрт байж байна. Манай хүүхдүүд бужигнаа тоглож моглоод ингээд утсан авдаггүй шүү дээ. Тэгвэл энэнгээр нь дуудаж байна. Болдоо наашаа хараад галуу энэ камерны өмнө ирээ зогсож. Дүү чи хааваа нэг. Эсвэл утсан аваад тэгээд ингээ ярьчихсан заяа. Тэгээ битгий хүмүүлээд тэр дүүгийнхаа тэр носмосын авалдаа гэдэг ингээ ярьчихсан. Яг ингээ камертай учраас энэ ерөөсөө ийм болцсон. Ахаад дээр нь эний чинь шүү дээ ингээд нэг өөрийн энээс арай жоохон өөр 360-тай юм бөрөмхий байдаг шүү дээ. Тэр чинь ингээд нэг гар утсан дээрээс зүгээр ингээд скролдод эргүүлээд хаана юу байгааг ингээ харчдаг. Тийм. Үнэхээр амралцаа. Одоо жишээлбэл ингэж байгаа юм л да. Цусландаа бид нар ингээд камер тавих шаардлагатай. Ер нь хөвчлэн цусландаа хамгийн түрүүнд тавьдаг штэ. Тэгэхэд одоо энэ ухаалаг камер яах вэ гэхээр хөдөлгөөн мэдэрнэ. Хөдөлгөөн мэдрээд тэр нь бүр ингээд хүн байна уу, нохой байна уу, юу байна уу гэдгийг танд ингээд утсан дээр чинь нөгөө аппликейшн дээр чинь мэдээлэл очиж байгаа байхгүй юу? Тэнгүүд та тэрийг хараад хөөе манай тэр хүн очих хэсгүүдээ юу болоод байна гингүүд энэ өөрөө автоматар нөгөө харуул хамгаалтын юутай холбоотой байд юм билэ. Тэгээ шууд та дуудлага өгөх бол аппликейшнээсээ дуудлага өгөөд манай юуны цуслангийн гадаа хүнийг орох гээд байна. Энийг очиод үзээд гэж гэдэг ч юм уу. Ингээл ерөөсөө зөвхөн камер гэхээс илүү энэ хамгаалах, сэргийлэх, та өөрийнхөө үнэт зүйлийг ингэж нөгөө найдвартай байлгах их сурулж авахгүй. Зогцоор нь шийднэ гэдэг байгаа шүү дээ. Жишээлбэл зогцоор нь шийдэхэд бол бид нарт юу хэрэгтэй болдог вэ гэхээр за мэдээж гэр дотор ч юм уу энэ тэнд ингээ гараж марашнд камергүй. Одоо юу гэдэг хашаанд жишээлбэл камер шүү дээ тийм. Ахаад дээр нь домофон гэж нэг юм байна шүү дээ. Хашааны гадна л тийм багыг бид нар харахгүй байгаа шүү дээ. Тэгвэл домофоноор хэмбэ яах гэж байгаа. За дулмаа болоороор. Тэгээ ингээд. Ахаад дээр нь галын хамгаалт. Галын хамгаалт. Ахаад дээр нь усны хамгаалт, чигний. Чиг мэдрэгч. За тэгэд нөгөө хулгайн тохиолдол гэж байгаа шүү дээ. Хаалганд ч юм уу цонхонд ямарваа нэгэн ийм нөгөө хөдөлгөөн илэрх юм бол хүн өрөөгөө дотооддоо хүн байхгүй байгаад цонх хаалганд ямарваа хөдөлгөөн илэрх юм бол шууд тохиолдол дуурдаг. Тохиолдол дуурж үргээхээс гадна цааталт нөгөө хамгаалтын албанд бас энд нэг ингээд хяналтгүйгээр хөдөлгөөн илэрсэн гэдэг мэдээллийг өгч идэг юм байгаа юм. Тий. За тэгэхээр Hikvision-ыг бид нар сонгохын давуу тал нь бас нэг гоё зүйл байгаа нь ингээд буух эзэнтэй буцах хаягтай буюу борлуулалтын дараах үйлчилгээг Albios-оор үзүүлдэг. Тэгээд Монголд Albios-ны Hikvision дистрибьютор BCT компани тасралтгүй 10 жил баталгаат угсралтыг хийж ийн засвар үйлчилгээг нь дагнж ажиллаж байгаа. За хаягийг нэлж өгье. Компьютер ланд төвийн баруун талд 28 дугаар байранд Hikvision центр байгаа. За мөн компьютер ландын 103 компьютер ландын 201 гэсэн энэ павильонуудад бол ажиллаж байгаа. Аль аль нь 10-аас 17 цаг 30 минут хүртэл ажилладаг. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75 75 66 77 гэдэг утсаар холбогдорой. 75 75 66 77. Холбогдонгуудаа 2 гэдэг товчрууд дарах юм бол та шууд хэрэглэгчийн зөвлөгтэй холбогдно. За. За, веб нь болохоор Best Computers CGMN гэж байгаа бол Facebook дээр Hikvision Distributor in Mongolia гэж бичээд тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь авах мэдээлэл бүхий пэйжийг нь дагчаарай. За, ирээдүйд таныг дагуулна Hikvision хамтран ажиллаа. Баярлалаа. За бид хоёр өнөөдөр элдв шипийн нэвтрүүлгээрээ та нараас яг ямар шипи авах гэж байгаа юм гэхээр аяа тавгны сет гэр бүлд айгуу чухал байдаг шүү дээ. Тэгэхээр сетээр нь хэрэглэх нь ямар давуу талтай байдیں۔ Ер нь хаанаас авдیں۔ Сетээр нь хэрэглэхгүй байвал ямар сул тал байна гэх мэтчлэн энэ сетийн аяа тавгны сетний талаар хэдүүлээ шипигээ хуваалцах юм аа. Манай нэг ах төмөр замд ажилладаг хүн байсан л дээ. Тэгээд тэр бодвол наашаа цаашаа их явдаг байсан юм болов уу?
Оросын нөгөө нэг юм модон халбаг байдаг штэ. Модон аягнууд байдаг штэ. Нэг гоё цэцэг мэцэгтэй юм улаан шууд юм дээр нь гар хийцтэй. Тийм модон тавг ийм халбаг малбаг илдэг болсон юм аяг маягны комптой очингуу тэрийг гаргах тавингууд амар гой санагддаг байсан шүү дээ. Үлгэрт орчиж байгаа юм шиг. Үүлэн бор гэдэг үлгэрийн намар орчиж байгаа шиг санагдав. Тэгээ тэрүүгээр ингээд нөгөө илгэн тараг хутгаад бүр янзын гой харагддаг байсан. Зогж бонгоо ток гэд модоо болдог тийм дээ. За ингэж анх гэр бүл болсныхоо дараа Luminark-ийн ком авч байсан. Одоо сувнер шиг л байж үдэг хэрэгэлдэггүй. Одоо бол 6 тоотой ком аваад хэрэгжилж байгаа. Даанч 1-2-оор хагараад дутчихнаа. Тэгээд хідэн өнгө ойролцоо өөр комны цуглуулгатай болоод байна гэсэн байна. Имэг нэрээ нөгөө нэг алтан гац авч яхад манайх юу Luminark-ийн team ком хэрэгжилжсэн. Одоо тэрийг имээ цагаансраа болгоноор гаргаж хэрэгэлдэг шүү дээ. Имээстэй жинхэнэ л нөгөө нэг юугаар баяр ёслоор гаргаж хэрэгэлдэг юм байна. Яагаад тэгээд идэх зүгээр ингээ гаргаа хэрэглэхээр яадгийг зөндөө олон байсан юмнаас чи нэгэн товчвол муухай айдтэй бүрэн бүтэн байсан юмнаас цох алга болчихоор ч юм. Тэгэл өөрөөсөө хэрэгжилж байгаа л дараа нь ахаал тэр 150 мянгаар ахаал нэгийг авна үү. Тийм амар боломжтой амьдрал гэж юу байсан. Тэр 150 мянга чи одоо 700 800 мянга болцаахаа. Жижиг хөөхтөл байхгүй бол хагалахгүй үстэй юм чи. Үгүй ээ. Заримдаа ингээ зүгээр угааж яхад хүртэл ингээ санамсаргүй унгаагаал алтчдаг штэ. Тэр чи ингээ амар болгоомжтой угаах хэрэгтэй байхгүй үнсэн тийм юм чинь. Тийм салгалсан ханшаануудыг гэрээс өвөлтэй. Окей, бид нар заримдаа ингээ хүн буруутгамаар байдаг чинь өөртөө хагалжуул яах юм. Амар өөртөө зарим чадахгүй шүү дээ. Галтгоонд ингээ юм хагарангууд ээж л байна. Яагаад гэвэл чи ямар ч хэрүүл шууган байхгүй те. Яагаад гэвэл ээж өөрөө хагалсан. Түүнээс би юм хагалжуулд юм л дээ. Салгалсан хар шаар чи дараараа юу 100 мянган төгрөгийн үнэтэй чи аваад өгдөг биш мэш. Боо юм байна шүү дээ. Тийм. За. Вааран хоолны саанууд янз бүр байдаг. Гэлгэр бүрхүүлгүүг усан твтээж байж шарах чанах юмаа хийгээд шарах шүүгэн тийснэхээ дараа асаанаа дихгүй л хагардаг гэж байна. Харин гэлгэр гүлгэр юм зүгээр халуун шарах шүүгэнд хийж болдгоо. Манай дайл нь байна. Бас балгаараас гоё сет урчнан авсан гэсэн байна. За баг байхад будаатай аяг гээд их гангарнаа. Цагаансраар өнгөөлж угааж цэвэрлэг байлаа. Сүүлд нэг баахан том цэцэгтэй комтой болсон байсан. Шаргал суур өнгөтэй цэцэгтэй 20 орчим жилийн өмнө 500 мянга болж исэн санагдаж байна. Үнийг нь сайн сандгүй гэж байна. Манай аав ээж өөрөө хурмаа ээж яхта хүмүүсээс бэлгэнд авсан хоёр янзын сет гэдэг байхгүй. Нэг нь будаатай сет, нэг нь болохоор боронзон өнгийн нэг тийм гаднаас нь харахаар ингээд юм гэрэл байгаад идэг. Хоёулаа нөгөө нэг уцаа юу байх мартсан ба шүү дээ. Харин тийм ээ хаа. 77 38 83 77 88 30. За орж ирээд өөрсдийнхөө шипийг хуваалцаараа ямар сет байна? Ямар сетийг хагалж яв? Ямар сетийг хагалуулж яв? Тийм шүү дээ. Ямар үнээр бүр аяг тавны сет гэсэн чи бүр ингээд хамаг ярах хүсэл төрөөд. Тийм байна. Бүр сонсож авахаа мартсан юм байна. 95 тэгнэ. Байна уу? Цаасан байна. Өдрийн мэндэ. За ямар аяг тавны сеттэй байна? За нөгөө анжгаа гэдэг та хоёрыг Luminark их байсан. За Luminark байсан. За дайсангууд маань бүгдийн ядаас одоо ганцхан шинжтэй бараа яг л тээ. За. Баах тэр чи ясаж инкээс бодоо болоод хагардаг юм билээ. Нэг хагарсан бол. Нэг 6 мурган хүнийх байдаг үстэй бас. 8. Тийм бас нэлээ одоо. 50 эднээс. Яг үнэ. Янз бүр. Тэгээд тэр 40 дотроос одоо нэг л аяг үлдчихэд байгаа юм уу? Одоо ганцхан шинжтэй аяг үлдчихэж байна. Одоо 8 9 жил болж байгаа. Шилтэй хүүхэд үлдэж байна. Яа баах. 8 9 жилийн өмнө. Аха. 3 ач байна. Будаа болгосон. За. 8 жилийн өмнө авчлаа гэлээ. Ямар үнээр авч яваа? Нэг чи 40 мянгаар авч ирсэн. 50 мянгаар авч ирсэн. Хямдхан байсан юм уу? Luminark дээр хямдхан байдیں۔ Тийм баха. Тэр гайгүй байсан баг. Сталж явж байхдаа 2000 гаруй еврогоор. За. Яг нөгөө цайны сервис авч ирсэн. Кофе цайны сервис. Вау. Ямар үнэтэй авсан бэ? 8 сая төгрөгөөр гэсэн үг шүү дээ. Айгүй уран зурагтай. За. Тэрийг бол ястай жинкнээс авдрандаа хийгээд нүдийг чүчих юм татгалж байна. Тийм штэ. Тэр чи одоо ингээ бүр үйд амжуулаад уламжлуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь нэг халуун ус мусаар угааж болдгоо. Хүүтэн усаар угаад юм билээ. Тийм баг. Тийм нөгөө кофений юм уу үлддэг. Халуун усаар ястаа угааж болохгүй шүү энэ тэргээд. Тэгээд нөгөө чи одоо хүүхдүүд гайгүй ачнаар болохоор нөгөө гоё юм гаргаад ирэхтэй гэж. Яа, цаад хийж байгаа шүү дээ. Ер нь бол тийм нарийн ширээ ямиг баг пэйжэнд чийж болохгүй шүү. Амар амархан гимтэн. Тэгээд нөгөө яг хүнстэй зочин мочи ирсэн. Би өөрөөс кофений нөлөө хоббитэй нөхөрлөө. Тим нөхцөлтэй ирэхээр хаяа нэг тухтай хүмүүст уулганд ихтэл нүдүүл бай гараад ирсэн унахач хөөдөө яач вэ гэж. Ерөнхийдөө 2000 евро төлчих хэмжээний хүмүүст л өгчээ.
Өөр хүнд битгий өг. Нүднийх нь өмнөр ингээд гүйлгээд өнгөр. Яг айгуу гоё санагдаад яг нөгөө Тийм байна тийм. Янада Винчигийн нэг зурган шилждэг байхгүй тэр яг зураг. Тэгээ копиных, цааных, тэгээ нөгөө шүүнийх, элсэн чихрийнх энэ ингээд тусдаа уцтай нэг 12 3 шигтэй. Тэгээд хавлахтай айгуу жижигхэн хөөхөн. Тий, тэрийг авч гоё игдүүтэй штэ. Тий, яг тэргээр нөөрөө нөгөө юм уугаа дооцын тааруул хийдэг. Ингэнэ энд нэг хөө ингэж ütсэн байна. Одоо над ганц үлдсэн ингээ хаагал наад чинь ганцаараа өөдөж байгаа өнөө хэдэ санаж байгаа. Тэр яагаад байгаа юм халахраа пэйжин хийгээд хадаад өөртөө юм ихлээр гэдэг. Ястаа гоё болсон. Тэгэхгүй бол нөгөө дайсан зэргүүдэд өгөхгүй. Одоо баахгүй болсон ш нь. Нөгөө тавг мааг нь байхгүй. Үгүй нөгөө тийм Люминарка хэдүүл ярьж байгаа ш. Люминатын манай ачгүй яасан гэж. Баяжсэн ширэн дээр байсан. Өвөө энэ хагардгүй тэгээд шүтсэн тэр нөгөө тэр жижиг бодоорч гэдэг. Хүүдээ. Гурав дөрөв настай байж байгаа. Би тэрийг яахлаар хагарддаг юм байна гэдгийг нь баг олсон шүү дээ. Тэр чинь олсон. Өөрөө өөртөө унахлаар. Гого. Өөрөө унахлаар хагараад байлаа. Тий. Яг Люминаркийн тэр нэг тавган дээр ахаад Люминаркийн тавг нь унахлаар доотлолтой байгаа нөхөр нь хагараад байлаа шүү дээ. Бас яг энэ халуун муу шүү дээ. Тэгээд тавьчих шүү дээ. Халуунаа унгаах юм бол дорхноо бодоолох нэг. Халсан бахт унгаавал. Тий, халсан бахт унгаавал. За ер нь халуун болгоомжтой хиймээр юм байна. Тий. За яа сайн мэддэг ихтэй нөгөө пэйжинг юм халаачаад нөгөө хүүхдийн авахта шилжин халдсан шүү дээ. Ангууд гар нь халангууд шидэхгүй тэгсэн чинь нөгөө тийм пуутуулсан шүү. Зү. За. Үнтэй цайтай юм ер нь пэйжинд битээ хийж өөр юм хийчээ тэгээд. За баярлалаа. Өдрийн сайн хүрээлээ. За баярлалаа бай. За. Яг ингээд нөгөө сэтгэл зүрх хэмтэрдэг болохоор бүр өөрөө амар ойлгоод байна. Тэгэд яг хэрэглэхгүйгээр зүгээр л ингээл цуглуулгын маягтай л ашиглах гэдэг юм уу? Үгүй тэр чинь яг үнтэй цайтай хэрэгтэй үедээ л гаргаж хэрэглээ тэгээд өдөр тутамдаа бол хэрэглэхгүй ш тахад. Би нэг юм 100 гаруй штампурны цуглуулгатай хүн шүү дээ. Би бас л тэгдэг бас нэрнгээсээ тэгхэл юм байна. Хүн ингээд аваад уг нь тэр чинь ингээл ундаа пив онгоолоход зориулагдсан л эд штэ. Тэгтэл ингээл миний нэг ингээд нэг лайн болж иж эн тэндээстэй ингээ амар үнэтэй авсан штампураар хүн ингээд хэрэггүй тэрнгээр арай хямдхан нарна. Яг ингээд нэг гарын доор бол нэг юм хямдхан пингвинтэй нэг тийм штампур байг байж байгаа байхгүй. Бусд нь бол тэнд чинь ингээд наалттай байж байгаа. Тэгмэд хүн орж ирээ баг бүгднгээр нь ингэж ээлж жонгоолох гээд заваараад хүний уур өдлөөд байдаг байхгүй. Тий эн чинь нэгдүгээр хүний сонирхол, хоёрдугаарт нөгөө нэг OCD-тэй хүмүүс идэг штэ. OCD-тэй хүмүүс яг ингээд 6 байх юмнаас 5 болчонгууд ингээд нэг юм дотор нь сонио өргөд идэг байхгүй юу? Би бол заримдаа тэгдэг одоо 6 байх хэвээр халбанаас ч юм уу эсвэл ингээд хосоор байгаа савхнаас нэг нь дутчингууд нэг хосыг нь шууд ингээд хайж маяад болчихгүй байж байгаа даа. Хосоор нь ойлгож ивэл амар сайхан сэтгэл хүртэл 50 байх гэдэг штэ. За хүнд гэхдээ аяа тавны сет бэлэглэл зүгээр юм бэлээ. Зүгээр юм шүү дээ. Цэцэг хичээгээ тусдан гарахт нь бэлэг болгож өгнө айл болж байгаа юм чи гэсэн байна. За хаа би ингээд аяа тавны сеттэй болчихлоо. Тийм байна. Янзын ингээд ерөөсөө ингээд нэвтрүүлэг хийгээл гэр орнод очиулаад идэг та нар ч гэсэн нэр суусан газараас шороодох юм аа. Араараа ингэсэн байж тээ. Би өрн тустай гарвал хуванцраа аяг тавгтай болно. Ядаж хагарна гэж байхгүй. Хайлвал хайлна л үсттэй гэсэн байна. Яг ингэдэг юм аа. Тэр хуванцар ч юм уу нэг бол юм хуванцар шиг тийм гоё аяг тавгнууд байдгүй байдаг. Тэгтэл нэг юм шаацсан бодвол нэг ирүүл санагдаад идэг. Тийм шүү дээ. Энэ нөгөө хүнсэн зориулагдсан гэж хэлж байгаа. Хуванцар болохоор нэг л заадаа яах вэ? Хуванцар нь хуванцардаа гэж бодож байгаа ч шаацсан илүү санагдаад байна. Ер нь бол нөгөө хүнсний зориултаа гэж байгаа ч гэсэн тэрий чинь бас нөгөө халаах дотор нь хэрэг халуун юм хийн гэдгээсээ шалтгаалаад уралд орно орохгүй гэж бас яриулъя нь шүү дээ тий. Чи энэ карача гэж бүтгэв. Карачагийн сетүүд үнэхээр гоё штэ гэсэн байна. Туркээс За. Нараа шатрагчийн комент гоо санагдлаа. Би халбас сирэний сетэ 1989 онд Москвагийн Гүмэс 70 рублээр авчилаа гинэ. Монголын 350 төгрөг гэдэг тэр үедээ л үнэтэй тооцогдож байлаа. Одоо цайны халбас сирэнээс нь дутцсан гинэ. 1989 оны сет ингэ байна гэж бодохгүй байна. Гүмээр орно гэдэг чинь өөрөө чухам штэ. Гүмээр орно гэдэг чинь государственный өнмөрмаг буюу дэлхийн одоо Оросын бүх холбоотын ихтлгүүр байхгүй юу. Тэрнгээр орж үзчих музей шиг юм явдаг байсан. Би л аваад орж үзчихээн. Юм авах зүгээр ингээ музей үзэж байгаа юм шиг явж байгаа л гарч ирсэн. За дараагийн сонсогч 9191 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За ямар аяг тавны сеттэй байна?
За нөгөө нэг хятад гангар шаазантай байна. Яа, янз юм бэ? Хизээ үеийнх нь. Орчин үеих. Сүүл үеих. Энэ нэг 4 жил гарангийн өмнө авч ирсэн. Ямар дуу хээтэй байна? За би нэг хэмээн дөөр дургу болохоор нэг бүдгэн айгүй бүдгэн цаарал өнгийн навчны. За тийм. Навчтай нэг жижигэн тийм жоохон тод шиг юмтай. Тэгээд яг ингээд цав цагаанаараа тэгээд инжээр нэмгэн автлаг. Тэгээд гангар шаазангуудын гол онцлог нь нөгөө нэг маш нингэн байдаг штеп. Шаазангууд нь. Тэр нь тийм нингэн болохоор нэг тийм нэг одоо нэмгэн аяа5.com тэг бартаг биш айгүй гоё харагддаг. Зузаан болохоор л жоохон юутай харагдаад байдаг. Нэг жоохон парваагаал явцдаг. Тийм парваагаад явцдаг. Ийм нөө нэг ийм одоо юу гэдгийг шууд ийм нөө нэг гадагшаага бүх чиглэлээр хомбгор биш. Эхлээд дээшгээ явж байгаад үзүр дээр ийм жоохон матгартай байна уу? Тийм. Үзүр нь яг үзүр хэсгийнх нь нэг 0.5-8 см ч юм уу жоохон эргэсэн дөө. Яг наад ч амар үнэтэй сэтэв штэ тэгвэл. Янз юм харагддаг. Энэ юу олон ширхтээ мөртлөө гайгүй энэ халбууныхын доотлын 50 хүртэл нөгөө ширхнийхээ тоонд ороо явчихсан юм байлээ. За тийм. Тэр 50 нэг 56 илүү та ширхэх нь нэг тийм. Тэгээд энэ нэг сая 380 гэж хэлсэн тийм байсан. 56 ширхтээ гэхэд гайгүй тийм. Тэгээ бүр том ийм хоолны одоо тогоо шиг ийм савнаа захуулаад тэгээд нөгөө халбах сэрээгээ хийдэг хүн хэлбэртэй нэг ийм жижиг 6 хүнийх юм уу тийм. Энэ яг манай дүүгийн доо тийм байна. Тийм. Тэгсэн мөртлөө одоо нэг аяг нөгөө будаатай аяг байдаг шүү дээ. Тэр шиг тийм аягных нь ком болохоор 8. Тэгээ тэрнээс дахиад нэг арай жоохон жижигхэн байгаа юм. Ихтэй тоолонд будаа аяга тавьсан байдаг шүү дээ. Тийм нь бас 8. Тэгсэн мөртлөө шүлний тавг нь 6 ч юм уу ингээд янз бүр байд юм бэлээ. Тэр нь нөгөө тоон нөгөө харилцаа адилгүй аль нь хэрэгтэй ихтэй тэргээр очсон юм бэлээ. Тэгээд салаатын тавг нэг дөрвөлжин, нэг ийм 100 хүн, тэгээд хоёр дахиад жижигхэн дөрвөлжин ч юм уу. Тэгээд энэ гол нь нөгөө нэг ийм цайны одоо нөгөө суур тавг байдаг шүү дээ, тий. Тийм тавггүй. Тийм шүү дээ. Тэр комент ч байдгүй. Тэгээд халбуунууд нь тийм нөгөө матгар байгаа зү. Халбуунууд нь матгар шилэнгээрээ байдаг шүү дээ, тий. Яг тийм. Тэгээд тэрийгэ тогтоодог нэг юм шилэн тавиур байдаг шүү дээ. Одоо тундаа байдаг. Тийм тавиурууд нь хүртэл тоонд ордог юм. Шүлнийх нь халбуун бас айгүй хөөр хэлбэртэй байгаас надаас гой санагдаад идэв шүү дээ. Тий, шүлний халбуун болохоор манай шүлний халбууны сав нь болохоор юм өөрөө хүн хэлбэртэй. Тэгээд тэр хүн хэлбэр нь ардтаа нэг юм халбгаа хийдэг юм тавтай. Тэгээд тэн дотор нь саваа халбгаа хийдэг тийм жижигвтер нэг том биш яг нөгөө ширээн дээр тавих зориулттай болохоор. Тийм плетийн ширээн дээр тавих зориулттай болохоор тийм яг дунд тэрний хэмжээтэй. За ястаа гоё комп. Энэ нөгөө нэг тийм энэ ер нь гангар шаазан гэлтгүй юм атлаг хэмжээтэй атлаг оруулахтай ийм комодыг пэчэнд хийж огт болдгүй юм байх шүү. Болдгүй гэж зөвлөгөө өгсөн. Атлагууд нь тийм айц аяг тавны комны атлагууд нь хагарчдаг. Пис пас гэдэг ингээд пис пас гэж дуурдгүй маа гэхэд ингээд тойроод өөртөө ингээд хагаралт өгчтэй. Тэгвэл ингээд бүх олцдог тийм. Тэгээ ер нь сайн санарын гангар шаазан пэчэнд хийж болно гэхээс биш арай за нэг хальцсан нөгөө нэг одоо 50 50 ч юм уу тиймэрхүү байвал пэчэнд хийж огт болдоггүй. Шууд хагаралт өгдөг, эсрэлт өгдөг. Тэгээд 80-аас дээш хувьтай байх юм бол пэчэнд асуулгүй хийж болдгоо гэж байна. Наадах чинь тэр нөгөө нэг алтлагууд чинь их хөвчлэн нөгөө нэг химийн орц нь бас нэг өөр байдаг учраас тэнд хадгалаараа уруул явагдаад өөрөө сүтгэж байгаа юм л да. Тийм. Тэгээд ингээд юм газрын зураг шиг юм хагаралт өгчтэй юм бэл ингээ хагарсан газар. Тийм, үүрээд цураад ч юм уу тийм. Жохон онцгой болчтой. Тэрэн дээр амар болгоомжтой байх хэрэгтэй. Би болохоор энийг зүгээр өдөр тутамдаа хэрэглэдэг юм уу? Өөрөө нөгөө аяг тав маа өнөөх тоодог төрлийн биш болохоор нөгөө хайрлах төрлийн биш болохоор тэгээд хамаагүй хэрэглэдэг шүү дээ. За хайрлаж яваарэ юм үнтэй зайтай нэг. Зүгээр хэрэглэж л яваарэ. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Үгүй юм шүү. 8 хүний сет авчих юм бол за хагарлаа гэхэд 6 хүний сет гэж тавьчих. Дараа нь тэгэл хагаруул 4 хүний сет гэж тавьж байгаа л тэгэл болчих. 2 хүний сет болчих уу? Одоо хоёулах нь үлдсэн хосын сет. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал гэсэн уриатагаар Минупос хамтран ажилланаа. За энэ бит хоёр өнөөдөр энэ харагдаж байгаа босын төхөөрөмжийг одоо бос гэхээр бид нар нөгөө ингээл дэлгүүрт ороод төлбөрөө төлөх гэхээр ингээд юм зурулдаг да тийм ээ энэ төхөөрөмжийг хэлж байгаа юм карта зурулдаг төхөөрөмжийг хэлж байгаа юм.
За одоо ингэсэн зүгээр менопаузынхан бол за наад чинь ингээд үнэхээр супер. Зүгээр шууд зурна өөрөө нөөтөө хэвлчихэн уншуулна ингээд доогорн ингээд шургуулад уншуулна яаж уншуулна. За дээр нь эднийхэн штэ одоо паузынхан өөрийнхөө энэ өдөр бүрийн зээл төлөх одоо наад паузынхоо юу одоо орлогыг барьцаалаад зээл авах боломж олгож байгаа. Одоо энэ өөрөөр хэлбэл энэ төхөөрөмжийг чи бид нар нэг үнд төлж авна шүү дээ. Тийм тэр үнийг л бид нар юугаар өөрсдийнхөө орлогоор нотлоод зээлээр авчиж болно. Тийм энэ өөрөөр хэлэх юм бол энэ төхөөрөмжийг л зүгээр ингээд бид нар зээлээд авчих боломжтой л гэсэн үг юм билээ. Тэгээ энэ төхөөрөмжийнхаа надад айгүй гоё таалагдаад байгаа нь ингэж байгаа. Одоо ингээд бид нар дэлгүүрт ороод ингээд картаа уншуулаад за нэг 14,000 төгрөгийн тооцоо хэлээ гэхэд ингээд 14,000 гал хийж байгаа заримдаа 140,000 хийцэн байдаг шүү дээ. Тэгээ даснаас гараа авцгаа өө эн чи юу боллоо яалаа хэлээ гэл ингээд асуудал чирэгдэл байхгүй. Яг энэ дээд талд нь уншуулж байгаа дүн надад харагдах юм билээ. Тэгэхээр би бас давхар миний картнаас хэдийг уншилж ийнэ гэдгийг хараа авчихна гэсэн үг. Сая чи буруу ойлгоцсон. Поос авах мөнгийг чи зээлж болно. Поос нь баг хямдхан наадаг чинь нэг хагтар тийм үнэтэй биш байхгүй. Чи поосыг нь хэрэглэсний төлөө энэ меню поосоос зээл авах хэрэгтэй байхгүй юу? Эдний компаниас уу? За одоо жишээлбэл би ингэ заяа 10 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай эднийхээс сарын 2% хүүтэй авъя заяа. Чи зээлчлээ гэж бодъё. За тэгвэл би чамд зээлийн эргэн төлөлтийн харьцуултыг нь доор харуулах гэж байна л да. Энэ менопаузыг эхний ээлжийн худалдаа авагчдад хүүгүүд лизингээр төлөх боломж олгосон. Та өдрийн 15,000 төгрөгөөр 40 хоног төлөөд өөрийн бодох боломжтой. Харин менопаузаар та зээл авсан бол 10 сая төгрөгийн зээл 12 сарын хугацаатай авсан бол өдөр бүр төлөх төлөлт нь 30,800. Заяа. Нэг өдрийн хүүгийн өдрийн дундад зардал нь 3,454 болж байгаа. Ингээд та сард нэг сая 260,000 төгрөг төлөөд яваад байхад бол тэгээд эн чинь 12 сарынхаа хугацаанд төлөгдөд дуусч байгаа байхгүй. 10 сая. Одоо өөрөөр хэлбэл энэ бос машиныг ашигласныхаа төлөө бид нар зээл авах хэрэгтэй болчлоо л гэж бодож байна тийм. Гэж ойлгох шүү. Гэж ойлгох. Тэгэхээр менопауз авснараа танд нэгдүгээр та ингээд гүйлгийнхаа асуудлыг шийдэж байгаа бол хоёрдугаар та зарим тохиолдолд бол бизнесээ дэмжих зээлийг менопаузаар барьцаалаад менопаузыг ашигладагийнхаа төлөө маш бага хүүтэйгээр авах болцоотой гэж байна. Одоо энэ хэрэглэгчийн сэтгэлийнхаа ингэж штэ өдөр бүр зээлийг бага дүнгээр төлөх нь дарамтгүй байдаг. Хүүгийн зардал бага гардаг учраас би өдөр бүр төлөхийг сонгодог гэж. Тийм штэ. Тийм өдөрт л шууд энийхээ төлбөрийг юу авсан зээлийг төлөөлөл явуучих нь штэ. Тийм бизнес хийж байгаа хүн чинь тийм үстэй өдөртөө нэг ингээд 31,000 төгрөг чинь бол ингээл яасныг мэдтгэхгүй гараа явцсан байдаг шүү дээ. Тэрний оронд 31,000 төгрөг өдөр болгон татаад агаарай гэвэл ямар санаа зовох зүйл асуудал алах тийм. Дарамтгүй тийм. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Мино бас хамтран ажилласан илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 8673 гэсэн дугаараас авнаа. 9995 8673. За мөн Facebook-ээс бол Мино бас юу сайтын мэдээлэл алга байна тийм. За, эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал Мино бас хамтран ажиллаа. Баярлалаа. За ханыг сонсож авъя. 9411. 9411. Байна уу? Байна өдрийн минь. За өдрийн минь. За та iPhone-ны тухай ярьж байгаа шиг байна. Би 12 онд Хонконгоос уг нь бол 12 хүний сет авахдаа 2 даблдаад тэгээд нөгөө тухайн үед нь ярьсан чинь таны энэ одоо сонгож байгаа хэг бид нар одоо ингээ үйлдвэрлэлгүй явуулаад ингээд хээ цохиулаад юм уу хээгэр ингээ хийж болно гингүүт нь цагаан шар алтаар хээ цохиулж ирсэн. Тэгээд бас 12 хүний ком авч байгаа шалтгаан нь юу гэхээр би урд нь маш их юм 6 хүний ком авдаг байхад нөгөө түрүүний хэлснээр нэг нь хагарчдаг, нэг нь эсвэл байхгүй болчдаг ч юм уу тийм тохиолдол авчихаар 12-ыг авчихаар нэг хагарсан ч цаана нь 10 үлдэн Тэгээд 8 хүний ком болчихно. Тэгээд явсараа хамгийн сүүл 6 хүний ком болоод айгу эвтэйхэн таардаг байхгүй юу? Тэгээд хүний ухаан гэж энийг хэлээд байгаа шүү дээ. Тэр дундаа хундаг бол бүр тэгээд болор хундаг бол бүр тийж авдаг. Яагаад тэгэхээр нөгөө хундаг айгу сонирхолтой тийм нэг 39-ний дараа заавал хундаг хагарсан байдаг. Тэгэхээр нөгөө заримдаа бүр нэг удаа бүр 24-оор авч үзсэн. Тэгээ одоо 24 комоос маань одоо ингээд 12 хүний ком үлдсэн явж байна. Бас 6-7 жилийн өмнө. Үй, ингэж нөгөө гоё өөрөө олон төрлийн 12-тай 2-ыг гэдэг ч юм уу хэрэгжилж үзье гэж боддгоо юм уу? Тэгэхээр нөгөө
Тэгэхээр айгүй хэцүү штэ. Яг тэгэхээр хүмүүс айгүй утгагүй чи надад ихийг өглөө чи надад багыг хийлээ гэдэг багхгүй юу. Тэгэхээр яг ижилхэн хаанааж тавих юм байгаа тийм үстэй. Тэр олон юм чи. Тэгээд тавьдаг. Тэгээд хундрыг бол харин сүлдээ айгүй сайн бодсон. Гадагшаа аялах тоолондоо тухайн орных нь хундагнаа зурагтай хундаг явцарч өгөх нь зөв юм байна гэд. Яг тэгэхээр энэ эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэж байгаа миний хувьд бол яаж байгаа юм гэхээр хүнд ингээд жишээ нь Хонконгийн хундаг өгчих юм бол энэ чиний хундаг шүү гэхээр хүмүүс тэгдэг ч яхан уугаад халаад ирэхээр энэ чиний хундаг уу миний хундаг уу за гэд тодорхой насгчаа дахиад шинээр хийгээд дуучдаг тийм асуудал гардаг штеп. Тэгээ би тэрнээс сэргийлээд орон орноос хундаг авчирдаг. Тэгээд танаад очиж ууж болох уу? Нэг орны хундагтай болно. Би хундагаа тавьчихгүй эрүүл агаагаа одоо аяа. Тэгээд хундаг солигддаг уу? Тэгээд айгуу давуу талтай мэдээ тэгэхээр би очиж хундагийн мууж юмар айлвэ. Тэгэрээ. Гоё юм байна. Нэрээ үний хувьд сонирхуулаач үний хувьд одоо 12 дахь жишээлбэл ямар үнээр авдаг ямар үргэлжлүүлээд 12 оны үед хэд би нэлээд үнэтэй авсан би 36 саяар авсан. 36 саяар алта би 18 каратын цагаалт шаралтаар бүрүүлчихсэн байна. Тэгээд 12 оны ком бодлоор нийтдээ 36 сая төгрөг. Нөгөө биш ээ тэгэхээр тийм тэгээ нэг 106 болж исэн. 106 шиг болж исэн. Тийм. Нэг одоо юу гэдэг шүлний том юм одоо 3 литрийн тоогоо нь 2-оор оч байх жишээтэй тий. Тэгээд ирэхээр нэг 120 хэд вэ? 26 авилуу да авч исэн. Тэгээ одоо тэрнээс маань одоо явж 8 үнэл комнод үлдчихэж байгаа шиг байна. Хагархлаар нь яаж цагаан алтаа буцааж авах юм бэ? Одоо тэгээд хараад санаа аваад өнгөрч штэ. Хайр юм. Ёстой нүдний зүцгийн мэд хайр иймэрхүү. Тэгээ бүр пэчэнт хийдэггүй, аята угаагч нь шугаадаггүй. Тийм штэ. Маш хурдан гараараа угаадаг. Тэгэхгүй болохоор тэр чинь нөгөө бидний зүүдэг эмэг бүгч хүртэл хорогдчих юм чинь. Тэгээд тэр чинь нугаах таалангаар хорогдсон штэ. Тэгээ айгүй гамтай эргэлдэг, амар хайрладаг. Манай охтууд намайг ээжийн ганц амны ком гэдэг байхгүй. За одоо би зүгээр хоббигаа дагаж асууж байгаа юм биш шүү. 12 ширхэг бодлор хундаг ямар үнэтэй болж ирсэн? Тухайн үед чинь 12 ширхэг бодлор хундагыг би чинь нэг бодлор хундагыг маа чинь 18 мянга юу штэ. 18 зааж гараа нэг нь 1800-аар тооцож бодож исэн баха. Тэгээд 12 чинь тэрээр үржигдээд явчихна. Гэтэ ер нь 1800 юу юм бэ? Евро үгүй доллар. Юу биш Хонконг доллар. Харин Хонконг доллар. Хонконг доллар. Нэг ширхэг 1800 байсан юм уу? Тий. Тэгээд бас л нэлийн үнэтэй болох нь байна тий. Тий, үнэтэй болдог байсан. Тэгээд нөгөө хийгээ зохиулж гарч явах үнэтэй болоод тэр. Тэгээд гэтээ тэрийг нь болохоор би хийгөө авч ирсэн. 2000-аар үржүүлэх тэр чи хийд юм бэ? 400 мянган ширхэг 400 мянган юм уу? Бараг тийм шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ ширхэг 400 мянга бол гайгүй байна. За. Тэгээд тэр чинь авчаад амар хямгадаад 12 оноос хойш гэхээр одоо надад 14 жил болж байгаа байхгүй юу? Айгуу сайн хямгадж байгаад хүүхдүүдээ өгөө. Тэгээ хэдэн шиг үлдсэн? Одоо тэгээд нэг 28 хүний комплект үлдчихээн. За яг. Ийм үнэтэй зайт юм дөө. Яагаад хатаад идэм бэ та нар? Орчил байдгийг гарч байдгийг. Тэгээд хамгийн гол нь эн чинь юм байгаа байхгүй юу? 24-оор харсан шалтгаан маань айгу зөв шалтгаан гэж үздэг байхгүй. Магадгүй би тухайд бодоогүйгээр 16-гаар л авсан бол одоо байхгүй болсон байхгүй юу? Тийм байгаа зү. Тийм тэгээд одоогийн ханшаар ингээд бодвол энэ баг үнэтэй шиг болчихж байгаа байхгүй. Гэхдээ айгу хүүхдүүд маань хүртэл айгу хямгтай айгу тийм цэвэрлэгтэй хүртэл ингээд яг нэг чочод зориулаад ингээд коморн засахаар хүүхдүүд ингээд юм цацсан ширээч гэсэн амар гоё харагддаг. Сайхан одыг харсан бодолтой бүсгүй байна. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгж байгаа танад очиж ууц. Тэгээд уугаар. Тэгээ би танаас таарсан хундуудад энэ орныхоо хундуудыг зааж өгнө. За. Баярлалаа. Жихнээсээ хобби болгодог хүн бол энэ хүнийг л хэлнэ. Тийм байна. Үнэхээр тийм байна. Харин тэгээ яхаа айл гэрт чинь аяг тавны систем амар чухал байгаас тэгээ ийм үнэтэй зайтай бол тэр чинь бүр ингээд хайрлаж хамгаалж ингээд яг зориулсан үндэ гарахгүйгээ яах юм. Би сая ингээд хайрлаж хамгаалах хэрэгтэй гэн ойлгочихлоо. Хоёр үний дүүс сонсоод ойлгочихлоо. Маш сайн ойлголоо.
За энэ дөрөд манай нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатагаар Хайкушин хамтран ажилласан. За мөн эргэлтийн хөрөнгөний зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал Минопос хамтран ажилласан. Баярлалаа. Мино Payment тийм ээ. За сонсогч та үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг улаан сонсороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаах. За баярлалаа.